оны хүүхдүүдээ 9 сарын 8-ны цахим хичээлээ эхлүүлцгээе. Ангийн сурагчид өөрсдийн тоглоомоо гэр гэрээсээ авчир нь нийлүүлжээ. Ямар тоглоом байна вэ хүүхдүүдээ ажиглаад нэрлээрэй. Хичээлд оролцохдоо балан харандаа, ногоон өнгийн харандаа, мөн шар болон улаан өнгийн харандаа бэлдээрэй хүүхдүүдээ. Дараах зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Ямар тоглоом байна вэ? Мөн та нарын хамгийн дуртай тоглоом ямар тоглоом бэ? Өөрийн дуртай тоглоомын хажуудах дугуй төрсийг улаан өнгөөр будаарай. Багш нь бөмбөгөөр тоглох дуртай. Тийм учраас бөмбөгний хажуу талын дугуй төрсийг улаан өнгөөр будлаа. Мөн багш нь дугуй унах дуртай. Бас бамбуушинд маш их дуртай. Хүүхдүүд та нар ч бас өөрсдийн дуртай тоглоомыг улаан өнгөөр будаарай. Мөн дараах зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Зурагт ямар хэмжээтэй бамбууш байна вэ? Хамгийн том бамбууш нь аль нь вэ хүүхдүүдээ? Зүйтэй. Дунд талынх нь хамгийн том бамбууш байна. Тэгвэл хамгийн жижиг бамбууш нь аль вэ хүүхдүүдээ? Зүйтэй, сайн байна. Зураг дээр байгаа хамгийн том бамбуушийг хамгийн өндөр дүрстэй холбъё хүүхдүүдээ. Дараа нь хамгийн жижиг бамбуушийг хамгийн жижиг дүрстэй холбоорой хүүхдүүдээ. Дараагийн зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Зурагт юуны зураг байна вэ? Эхний зураг муур, дараагийн зураг онгоц байна. Харин дараагийн дөрвөлжинүүдэнд юу байх юм бол хүүхдүүдээ? Зүйтэй, машин. Дараагийн нүдийг ажиглаарай хүүхдүүдээ. Зурагт машин байна, муур байна. Харин эхний нүдэнд юуны зураг байхгүй байна вэ хүүхдүүдээ? Дараагийн дөрвөлжин ажиглая хүүхдүүдээ. Машин байна, муур байна. Харин дараагийн нүдэнд зүйтэй, онгоц байна. Харин одоо багш нь дараах гурвалжин дүрсийг хэрхэн бодохыг тайлбарлая. За багш нь хичээл эхлэхийн өмнө улаан өнгийн харандаа, шар болон ногоон өнгийн харандаа, мөн дээрээс нь балан харандаага бэлдээрэй гэж хэлсэн байгаа. За багш нь эдгээр гурвалжинг яаж бодох юм бэ гэдгийг тайлбарлая. За эхлээд балан харандаага зөв байраад бүгдээрээ тасархай зураасны дагуу гурвалжингаа зурцгаая. За дараагаар нь эхний гурвалжингуудаа ажиглая хүүхдүүдээ. Хамгийн эхний гурвалжин маань ямар өнгөтэй байна вэ? Зүйтэй, ногоон өнгөтэй байна. Харин дараагийнх нь шар, түүний дараачих улаан өнгөтэй байна. За гурвалжингууд маань хэлбэр хэмжээний хувьд ямар байна вэ хүүхдүүдээ? Томоосоо жижиг рүү явсан байна уу? Эсвэл жижигээсээ том руу явсан байна уу? Зүйтэй, томоосоо жижиг рүү явсан байна. Тэгвэл хамгийн том гурвалжин маань ногоон өнгөтэй байна. Та бүгдээрээ ногоон өнгийн харандаагаа аваад дээрээс нь доод чиглэл рүү бодъё хүүхдүүдээ. Буцаагаад харандаагаа салгалгүйгээр дээшээ. Дээрээс нь доошоо, доороос нь дээшээ гэсэн чиглэлтэйгээр бодъё хүүхдүүдээ.
Бид нэр өмнө хичээлд математикийн хичээл дээр үзсэн зурлага маань байгаа. Богино налуу зурлага болон урт налуу зурлагыг ашиглаж зурж байна. За доороос нь дээшээ, дээрээс нь доошоо. Доороос нь дээшээ, дээрээс нь доошоо. Харандаа салгалгүй бодно шүү хүүхдүүдээ. За мөн дараачих нь шар өнгөтэй. Дээрээс нь доош нь, доороос нь дээш нь. Харандаа салгахгүй гэдгийг анхаараарай хүүхдүүдээ. Гэх мэтчлэн энэ чиглэлийн дагуу дараах гурвалжингуудыг бодох нэ. Мөн хэвтэ шулуун зурлагаа дэвтэртээ бичээрэй хүүхдүүдээ. Амжилт хүсье.